2016 онд Д1 гэрч телевиз байгуулагдсан. За тэр үед бол хүмүүс юу гэж бодох вэ гэхээр Д1 телевиз бол за технологи шингэсэн телевиз байна. За HD юм байна. Дуу төрсөн сайн юм байна. За контентууд нь чанартай юм байна гэдэг. Гэтэ нэг зүйлийг аягүй орхигдуулаад байсан. Магадгүй бид нар өөрөө тэрийг бас илэрхийлж чадаагүй ч магадгүй. За тэр юу гэвэл манай телевизийн бол гол суурь болсон хараат ус байдал байсан. Би хэл мэдээллийн салбарт 15 жил ажиллаж байна. За энэ хугацаанд бол хувийн хэл мэдээллийн хэрэгсэл болон за төрийн байгууллагуудад бас мөн ажилласан байна. За энэ үднээс харахад бол сэтгүүлчдийн гол баримтлах зүйл бол баримт мөн ёс зүй. Баримтыг хэрхэн нягтлах вэ гэдэг дээр бол сэтгүүлч маш сайн ерөн сурвалжилж ажиллах ёстой. Сэтгүүлч, за зураглаач, тухайн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс нь өөрөө телевизийн энэ тухайн энэ контентуудаа хараат бусаар өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтөөр илэрхийлэх хамгийн том боломж бол олддог байгаа юм. Энийг л бүрдүүлэхийн төлөө зорьсон. Энэ зорилгыгаа бол одоо өнгөрсөн жилүүдийн хугацаанд бол бид нар бол хангалттай гүйцэтгэж ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч нь аливаа нийгэмд байгаа асуудлыг зохицохоор гаргаад ирдэг. Тухайн асуудлыг зарим нэгэн дарга нар нь бол тухайн асуудалд анхаарлаа хандуулж тэр асуудал дээр ажиллахаас илүү тухайн асуудлыг гаргаж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага болоод сэтгүүлчдэр ямар зорилгоор ийм асуудлыг гаргаж ирв хинээ захиалгаар ингэх гэсэн хандлага маань бас байгаад байгаа юм. Өнөөдөр Дорн аймгийн иргэдэд одоо маш олон асуудлууд байдаг. За энэхүү асуудлуудыг өөрсдийнхөө дуу хоолойгоор одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар төр үүнийг сонсож энэ дээр одоо менежмент хийх шаардлага одоо зайлшгүй тулгарч байгаа. Дарга нар магадгүй энийг ирэх барьж байгаа хүмүүс эсвэл тэний албан тушаал хашиж байгаа хүн хин нэгэн эсвэл хариуцах ёстой эзэн нь тэрийг анхаарсан ч анзаарахгүй байгаа юм. Анзаарсан ч тэрийг бас хийхгүй байгаа юм. Тэгэхээр иргэд өөрсдөө энэ дуу хоолойгоо өргөх боломж нь гүүрэн телевиз асуудал нэвтрүүл болчихж байгаа. Тэгэхээр аливаа нэг асуудлуудыг нэвтрүүлгээр гаргаад ирчихэж байгаа. Хаана ямар асуудал вэ? Сошиал медиа хөгжснөөс хойш үнэн бодиттой мэдээлэл маш ховордсон. Юуг мэдүүлэхийг хүсэж чинь зөвхөн тэрийг л ард иргэд мэддэг болсон. Харин юуг мэдүүлэхийг хүсэхгүй байна вэ гэдгийг сэтгүүлчид эрен хайдаг. Асуудал нэвтрүүлэг гарснаар одоо иргэдийн ам одоо энэ нэвтрүүлгээр нээгдэж байна. Тэгэхээр төр маань одоо дүлий байсан бол одоо энэ дүлийн жигнийхээ бүглээсийг одоо гаргах цаг нь одоо болчихжээ. Сэтгүүлчийн гол ёс зүйн дүрэн бол иргэдийн мэд хэр хашигт захирагдах гэдэг асуудал байдаг. Тэгэхээр иргэд юуг мэдхийг хүсэж байна гэдэг дээр сэтгүүлч маш сайн ажиллах хэрэгтэй. Асуудлыг гаргаж ирэх ёстой, мэдээлэхээс гадна. За асуудлыг гаргаж ирэхийн тулд хамгийн гол зүйл бол баримт. Факт чек гэж байгаа. Факт чек. Баримтыг нягтал. За нэг асуудал гараад ирлээ. Дорж гэдэг одоо айлын хашаанд нэг зөвшөөрлгүй нэг газар нь буутсан байна. За энэ асуудал мөн. Гэтэл энэ асуудлыг гаргаж ирлээ. Энэ дорж гэдэг нөхөр илэрхийллээ нэг. Гэтэл энэ баримттай мүү, баталгаатай мүү үгүй гэдгийг баримтыг баталгаажуулна гэсэн. Энэ нь өөрөө баримтыг нягт буюу факт чек. Иргэд ойлгохтой бол баримтыг одоо сошиал орчинд ч юм уу явж байгаа нэг юм бол баримт гэж ойлгоод байдаг. Эсвэл зүгээр л ямар нэг юмыг худалдаж авч байгаа мэтэр лангуунаас худалдаж авч байгаа мэтэр ойлгоод байдаг. Гэтэл бүх баримт, нотлогоо бүх зүйл бол дал байдаг. Бараг магадгүй 10 жилийн хугацаанд яг 90 сурвалжлах сэтгүүл зүй бол цогсон байдалд орсон байсан. Тэгвэл энийг өнөөдөр 90 сурвалжлах сэтгүүл зүгээр бид нар нээлж ил болгож байгаа юм аа. Асуудал хандж байгаа хандлага нь буруу учраас гаргаж байгаа шийдвэр мэдээж буруу. Энэ бол хязгаарч өөрчлөлт шаардлагатай. За бидний редакцийн зүгээс ганц барьж байгаа зүйл бол энэ хандлагыг өөрчлөе. Өнөөдөр иргэд өөрсдөө мэдээллийг бүтээгч, түгээгч, дамжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэж ирснээр бол мэдээллийн талбарт мэргэжлийн сэтгүүл зүй ялгаа, за мөн нийгмийн мэдээллийн сүлжээний ялгаа хоёрын зааг бол бүдгэрч байна. За үүн дээр бол одоо мэргэжлийн сэтгүүлчид ерөн сурвалжилж, асуудлыг гаргаж ирж, мэргэжлийн сэтгүүл зүйн чанар чансааг сайжруулах нь зайлшгүй хэрэгтэй болоод байна. Энэ дундаас иргэд юу очих юм бэ гэдэг нэг асуулт гарч ирнэ. Иргэд юу очих юм бэ? Энэ бол хамгийн чухал асуулт. Эцсийн үр дүнд иргэд мэдэх хэрэгтэй эдэлж байна. Сэтгүүл зүйн том зарчмуудын бас нэг мэдэх хэрэгтэй эдэлж байна. Хоёрдугаарт хяналтаа тавьчихдаг болно. За миний намайг төлөөлж байгаа төлөөлөгч, намайг төлөөлж байгаа улсын их хурлын гишүүн, намайг төлөөлж байгаа багийн дарга, намайг төлөөлж байгаа тэнд төлөөлж байгаа хэн байдгийг төлөөллийн чинь хүн ажлаа өнөө шударга хийж байна. Миний энэ өмнөөс хийж байгаа ажил дээр тэр хүн үнэнчээр хандж байна. Энэ бүхэн чинь өөрөө ил болж эхэлнэ. Юг мэдүүлэхийг хүсэж чинь тэрийг л мэддэг байсан. Одоо болохоор юуг нь мэдүүлэхгүй хүсэж чинь. Тэ үнэн бодит мэдээлэл фильтртэй байдаг. Сэтгүүлч бол хизээс зогсохгүй. Асуудлаараас хөөцөлдөнө. Тэгэхээр
түрүүний миний энэ дурддаг контентууд өөрөө аль нэгээрээ явал араагүй одоо дугуйгүй машин шиг л ингээд цогсон байдалд орчихно гэсэн. Тэгэхээр энэ бүхэн чинь ингээд яг цогцороо араагаар эргэж явах хэрэгтэй тийм. Түрүүний минь дахиад автаад хэлэхэд асуудлыг иргэд өөрсдөө дэвшүүлээ. Хаана ямар асуудал вэ? Дэвшүүлж байна. За тэр дэвшүүлж байгаа асуудал нь үнэхээр баримттай мó? Баримтыг нь нягтлсан гэдэг. Факт чек гэх нягтлсан. За нягтлсан баримт нь үнэхээр үнэн бол бид нар тэрийг 90 сурвалжилж байна. 90 сурвалжлаа. За тэгээд яг энэ чинь ингээд цогцороо явчихж байгаа байхгүй. За харин тэр иргэдийн оролцоо нь өөрөө хаана дахиж хангагдах юм бэ гэхээр үнэхээр одоо аймгийн хэмжээнд, Баруун аймгийнхаа хэмжээнд, магадгүй улсын хэмжээнд энэ хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд маань, хүлээн зөвшөөрөгдсөн одоо лидерүүд маань юу хийх ёстой вэ гэхээр одоо нийгмийн уриалгах цаг болсон юм биш үү? Өнөөдөр яг одоо нийгмийн уриалгах цаг чинь ирсэн юм биш үү? Тэр энэ ажлаа өнөөдөр хийх ёстой гэдэг одоо хумсгарлах цаг болж байгаа гэж бас уриалмаар байна. За үдсэж байгаа үеийн залуучууд гэж магадгүй, үдсэж байгаа дээд үеийн, доод үеийн ах нар дүүнер гэж магадгүй. Тэгвэл зоригтойгоор өнөөдөр яг нийгмийн өөрчлөлийн төлөө та яг өнөөдөр хөдлөх хэрэгтэй болчихж байна. Хөдлөнө гэдэг нь талбай дээр гараад чагсах биш ээ. Зүгээр л өөрийн үзэл бодлоо чөлөөтэйгээр тууштай илэрхийлдэг тэр цаг үе рүү орох цаг болсон гэж би ингээ харж байгаа шүү.